Union Pay үзүүлж байна. Цаг хугацаа, өргөн хүрээ, дэлхийн 150 орн, өндөр нууцлал, хөнгөлөлт, урамшуулал. Энэ бүгдийн цогц нэгдэл Union Pay олон улсын карт. (2002) China Union Pay байгууллага үүсгэн байгуулагдлаа. Хятадын банк бүр тусдаа карт гаргаж хэрэглээнд өргөн хүрээнд нэвтэрсэн байлаа. Гэвч нэгдсэн сүлжээ байхгүй улмаас иргэн бүр олон банкны карт эзэмших шаардлагатай тулгуурчээ. Иймээс бүгд наримт Хятад улсын засгийн газрын бодлогын хүрээнд 2002 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хятадын төв банкны дэмжлэгтэйгээр Шанхайд China Union Pay байгууллага үүсгэн байгуулагдлаа. Union Pay International байгууллага 2004 оноос эхлээд олон улсын зах зээлд Union Pay брендийг олон улсын Visa, Mastercard-тай зэрэг өрсөлдөхөөр ажиллаж эхэлсэн. Бүгд наримт Хятад улсын үйлдвэрлэл худалдааны банк, Хятадын банк, Хятадын газар тариалангийн банк, Хятадын барилга байгууламжийн банк хамтран нэгдсэн картын сүлжээг үүсгэн байгуулсан Union Pay картын хөгжлийн эхлэл байсан юм. Union Pay гэдэг нь харилцан ажиллах боломжтой банкны картын үйлчилгээ гэсэн утгатай. 2004 он China Union Pay байгууллага Union Pay International хэлцээ байгууллаа. Ингэж Union Pay картыг олон улсын зах зээлд гарган өрсөлдүүлэх эхлэл тавигджээ. Тэр үед Хятад картаар хийгдэж буй бэлэн бус гүйлгээ нийт гүйлгээний дөнгөж 2.7%-ийг эзэлж байсан юм. Харин Union Pay байгууллага үүсч Хятад улсад бүх төлбөр тооцоог нэгтгэх нь төлбөр тооцооны гол тоглогч нь болсноор энэ байдал эрс өөрчлөгдөн 2014 оны байдлаар нийт гүйлгээний 50%-ийг картаар хийх гүйлгээ эзлэх болсон юм. Хятадын эдийн засгаас Хятад иргэд олон улсад зорчхон нэрс нэмэгдсэн зэрэг олон шалтгааны улмаас энэхүү ажлыг эхлүүлсэн байдаг. Мөн бэлэн мөнгийг их хэмжээгээр гадагшаа авч явах нь аль ч улсын иргэнд эрсдэлтэй. Энэ бүхнийг үндэслэн Visa, Master гэх олон улсын карттай өрсөлдөх зорилго өгөгдүүлсэн олон улсын Union Pay карт дэлхийн зах зээлд нэвтрэн орсон юм. Шинэ байгууллага бас эдийн засгийн потенциал ихтэй улс, хүн ам ихтэй улс учраас бол энэ өөрийнхөө Union Pay картыг, International картыг бол их хүчтэй дэлхийн нийтэд нэвтрүүлж эхэлсэн л дээ. Нөгөө талаас Union Pay байгууллага үйл ажиллагаа дэлхийд даяар маш эрчимтэй одоо статистик мэдээнүүд болон ер нь нийт ингээд юмнуудыг харахаар маш эрчимтэй хилж байгаа. Өсөлт бол хамгийн өндөрөөр явж байгаа байгууллагуудын нэг. Өнөөдөр дэлхийн 150 оронд Union Pay картын сүлжээ бий болж 4.7 тэрбум хэрэглэгч картыг эзэмшин төлбөр тооцоогоо хийж байна. Зөвхөн Хятад иргэдийн нэгдсэн хэрэглээ болохоор анх гарсан Union Pay карт ийхүү дэлхийн нийтийн хэрэглээ болон хөгжлөө. онд 3 өнгө бүхий лого Хятадыг бүрхэн авч эхэлсэн бол өнөөдөр дэлхийн олон банкны 4.7 тэрбум картн дээр байршиж байна. Дэлхийн 150 оронд хөлийн зөвшөөрөгдсөн Union Pay карт. Union Pay is a young company. Union Pay International нь 2002 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн залуу байгууллага. Хэдийгээр 13 жилийн настай ч Union Pay карт хэрэглэгчдийн тоо маш хурдцтай өсөж байна. Хятад төдийгүй дэлхийн зах зээлд эзлэх хөв тогтмол өндөр өсөлттэй байна. Улаан цэнхэр ногоон өнгийг зэрэгцүүлэн англи хэлээр Union Pay хэмээн бичсэн логоны 3 өнгөн тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх нэгжүүдийн картын сүлжээ нэгдмэл хөгжлийг илэрхийлдэг. Улаан өнгө нь хүч чадлыг, цэнхэр нь өргөн удам, гүн гүнзгийг, харин ногоон нь аюулгүй байдал өндөр үр ашгийг бэлгэдэг юм. Англи хэлээр Union Pay гэж бичсэн тус карт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг харуулдаг. Сүүлийн үед бол
UnionPay-гээр Орос улсад зэн албаны улсад бол төлбөр тооцоо хийдэг боллоо. Ер нь дэлхийд бол нэг 400 гаруй банк санхүүгийн байгууллагатай ингэж хамтарч ажилладаг байгууллага юм байлээ. 10 жилийн хугацаанд 4.7 тэрбум хүний хэрэглээ болж чадсан дэлхийн брэнд бол UnionPay. 3 өнгө бүхий энэхүү лого бүхий энэ карт зөвхөн төлбөр тооцоо хийх картаараа зогсохгүй валютын зах зээлийг үүсгэн ажиллаж байна. Өнөөдөр бол UnionPay дэлхийд бол карт эзэмшигчдийн тоогоор одоо нэгд орсон ийм байгууллага. Дэлхийн 300 гаруй түншлэгчдийн хамтын хөгжлийн хүрээнд UnionPay карт нь тухайн улсын мөнгөнд тэмдэгт юань, доллар гэх мэт валют руу хөрвж чаддаг давуу талтай. Нэг дансанд гурвалсан валютаа ийм карт нэвтрүүлээгээд ингээд төгрөгөөр үйлчилгээ үзүүлж чаддаг, юанаар үйлчилгээ үзүүлж чаддаг, доллараар үйлчилгээ үзүүлдэг ийм доллар юан төгрөгийн одоо гурвалсан валюттай ийм нэг данстай ийм нэг дансанд холбогдсон ийм карт нэвтрүүлээгээр бид нар хамтарч ажиллалаа. 2012 оноос энэ картаа нэвтрүүлсэн. Брэнд гэдэг хүний хэрэгцээг хэрхэн хангаж чадж байгаагаар нь дүгнэн үзэж болно. AC Nielsen олон улсын судалгааны байгууллагаас UnionPay брэнд олон нийтэд хэр зэрэг танигдсаныг тодорхойлоход бүгд наримдах тард улсад 100%, Хонконг, Макао, Япон, Солонгос, Сингапурт UnionPay онцгой давуу эрхтэй брэнд болсныг дэлхийд дахинд зарласан. Нууцлал, аюулгүй байдал, эрсдлээс хамгаалах энэ чанаруудаараа бол сайн картын нэг гэж үүсгэж байна. Карт бол зөвхөн карт эзэмшигчдэд давуу талыг олгоо зогсохгүй. Бодлого тодорхойлогч засгийн газар болон бусад бизнесийн байгууллагууд ч мөн адил олон талын боломжийг олгодог. UnionPay International байгууллагын хил дамнасан төлбөрийн хэрэгслийн системийг сайжруулан олон улсад зөвшөөрөгдсөн сүлжээг бий болгох. Хичээл зүтгэлийн үр дүн өнөөдөр энэхүү картын хамгийн том сүлжээ бүхий бат сурвалжээ. Энэ ч үүднээсээ илүү сайн бүтээгдэхүүн үйлчилгээгсэн зарчимд тус байгууллагын бодлого чиглэж байна. Үүнийхээ хүрээнд тус байгууллага нь үйлчилгээнийхэн системийг улам сайжруулан хялбаршуулах бодлого баримталсаар ирсэн. Өнөөдөр бэлэн бус төлбөр тооцоо, бэлэн мөнгөний ATM, гар утсан суурилсан төлбөр тооцоо, хэл дамнасан онлайн төлбөр, хэл дамнасан мөнгөн гуйвуулга, хэл дамнасан хураамж, Platinum Diamond, VIP үйлчилгээ, яаралтай бэлэн мөнгөний тусламж, үйлчлүүлэгчдэд туслах 24 цагийн лавлахуудаас далайн чандад картын хэрэглээний урамшуулал зэрэг маш олон талын үйлчилгээг санал болгож байна. UnionPay байгууллагын хамгийн гол онцлог гэвэл одоогийн байдлаар картын бүх байгууллагуудаас суурин төлөвлөгчийн газар Монголд байгаа цорын газар байгууллага байна. Хамгийн төв банкуд, банк дундын төв гэдэг утгаараа UnionPay байгууллагатай хамтарч ажиллаж ирснээр бол манай төвийн гишүүн банкуд шууд UnionPay байгууллагын гишүүн болж UnionPay картыг төлбөр тооцоод хүлээн авах өөрийн харилцагчид нь тухайн UnionPay байгууллагын сүлжээн дээр үйлчлүүлэх боломж нээгдсэн. UnionPay Монгол 2011 он UnionPay International байгууллага Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Би Монгол улсад 3 удаа очиж байсан. Анх 5 жилийн өмнө Монгол улсад айлчлахад тийм ч олон картаар үйлчлэгч байгууллага байгаагүй. Ихэнх үйлчлэгээний газрууд нь биднээр төлбөр тооцоогоо гүйцэтгэж байсан. Тухайн үед одоо UnionPay International байгууллагын дарга нар одоо Монгол бол одоо манай бас нэг том зорилттой зах зээл хэдий жижигхэн эдийн засагтай боловч санхүүгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн UnionPay картын бүтээгдэхүүнийг одоо илүү хөгжүүлье гэдэг тийм зорилготойгоор одоо яг Монголд анх байгуулж байсан. Монгол төгрөгөөр доллар худалдаж аваад доллароо хятад очоод юан болгоод тэгээ энэ хооронд чинь ханшийн зүрэг 2 ч удаа алдагдал хүлээчгээд байдаг. Онцлог мөнгөний UnionPay байгууллагт анх 2011 оноос эхэлж
ярилцж техникийн нөхцөлөд тохироод 2012 оноос гэрээ байгуулад албан ёсоор хамтарч ажиллаж эхэлсэн. UNP International байгууллагын төлөөлөгчийн газрыг тухайн улсад одоо нэх бодлого нь бол одоо тухайн улс одоо яг илүү тэр нэг key market гэж ярьдаг, илүү их ач холбогдол өгдөг, илүү их хөгжих боломжтой гэсэн улсуудаа одоо төлөөлөгчийн газраа нээж илүү нөгөө гишүүн байгууллагууд болон харилцагч одоо илүү нэгт ойрхон ажиллахын тулд ингэж байгуулдаг байна. Монгол Улсын хаан банк тус байгууллагын гишүүнээр элсэж Монгол Улсад анхудаа Union Pay картыг хэрэглэн дэвтрүүлсэн юм. $2010 онд Голомт банк дэлхийн зах зээл тэргүүлэн гарч ирсэн Union Pay картыг өөрийн нэрээр гаргаж харилцагчдаа шинэ үйлчилгээг санал болгож эхэлсэн. 2010 онд хамгийн анх Голомт банк Union Pay байгууллагын Юани картыг Монголын зах зээлд нэвтрүүлсэн. 2012 онд худалдаа хөгжлийн банк, 2013 онд Капитал банк, 2014 онд Төрийн банк, 2015 онд Хас банк тус үндсэн гишүүнээр илсэн Union Pay картыг худалдаанд гаргаж харилцагчдын бизнесийн боломжийг өргөжүүлж чадсан юм. Банкуудын дундын хөрөнгө оруулалт хийж одоо хамтран ажиллах боломж нэмэгдснээр одоо зардлаа бууруулах боломж нэгдсэн. Мөн гадаадыг зөрөх иргэдийн бэлэн мөнгөний асуудлыг шийдвэрлэх олон төрлийн гарцыг санал болгож ирсэн түүхтэй. Өнөөдөр Монгол Улсын банк тус бүрдээ Union Pay картын олон төрлийн үйлчилгээг санал болгодог болжээ. Union Pay карт бол зөвхөн гадаадд хэрэглэдэг карт биш юм. Монгол Улсад давхарсан тоогоор 3.7 сая карт хэрэглэгч байна. Монгол банкнаас дотоодоо өөрийн нэрийн картаар гүйлгээ хийх Т картыг санаачлан гаргасан. Уг карт нийт хэрэглэгчдийн олон хөдөө харин олон улсад хэрэглэх боломжтой картын хэрэглээний 57%-ийг Union Pay карт хэрэглэгч эзэлж байгаа юм. Монгол улсад 192 мянган Union Pay картын хэрэглэгч байна. Монголчууд Union Pay картыг сонгож байгаа олон шалтгаан бий. Одоо Asia Pacific гэж ярьдаг тийм энэ талд бол бүр хүчтэй орж ирж байгаа. Тэгэхээр манай бол иргэдийг ингээ хараад тахаар бас энэ Asia Pacific тал руу бас аяллах нь дийлэх хувь нь тэр тал дээр бас явж идэг болохоор энэ бүс нутагтаа бидэрт бол одоо хамгийн гол хэрэглэгдэх төлбөр хэрэгсэл болох байх гэж харж байгаа юм. Яг өнөөдрийн өндөрлөгөөс харахад нийт одоо Монголд 7 гишүүн банктай болсон. Бүгд наримт хятад улсыг зорж байгаа хэн ч гэсэн Union Pay картаар бүх төрлийн хүссэн үйлчилгээгээ авах боломжтой болоод байна. Зөвхөн бүгд наримт хятад улс гэлтгүй Аз, Европ, Америк, Африк тэвийн 150 оронд энэхүү боломж нээлттэй. 2012 онд Монгол банкны үндэсний сахим гүйлгээний төв нь Union Pay International байгууллагад гишүүнээр илснээр үндэсний сахим гүйлгээний төвийн сүлжээнд нэгдсэн бүх банкуд автоматар олон улсын Union Pay картыг төлбөрт хүлээн авах болжээ. 2015 онд Монгол банк Т картыг олон улсын хөтөлбөрийн картын брэндүүдтэй хослон гаргахыг зөвшөөрсөн тушаал гаргасан юм. Ийхүү төгрөгийн карт дэлхийн зах зээлд гарах эхлэл тавигдлаа. Ийхүү тушаал гарсантай зэрэгцэн Монгол данхудаа Хас банк Union Pay карттай хослсон Т дуал картыг зах зээлд нэвтрүүллээ. Ингэснээр карт эзэмшигчид цалингийнхан картыг бариад гадаад орнд тухайн улсын валютаар төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломж нэгдсэн юм. Union Pay Money Express нь хэл дамсан мөнгөн говьбол хийх нэн таатай ашигтай арга юм. Өдгөө энэ үйлчилгээ нь Хонконг, Филиппин, Арабын нэгдсэн Эмират, Кыргызстан гэх мэт далайн чандх олон төрлийн зах зээл дэх байгууллагуудын үйлчлүүлэгчтэйгээ мөнгөн шилжүүлэх хийхтэн ашигладаг хамгийн хялбар арга болж хүлээн зөвшөөрөгдсөн. Картын алдсан болон гээсэн Union Pay кредит карта далайн чандд ашиглах боломжгүй болсон тохиолдолд гэх мэт яаралтай хэрэгцээ гарсан үед карт эзэмшигч тухайн орон нутгийнхаа Union Pay үйлчлүүлэгчдэд туслах лавлах утсанд холбогдох.
эсвэл тухайн картыг гаргасан банкнд лавлах утсанд хандан яаралтай бэлэн мөнгөний тусламж авах боломжтой. Global Blue Group, Fintax Group болон Union Pay International байгууллагаас хамтран далайн дах татвар буцаан олгох үйлчилгээг нэвтрүүлсний үр дүнд дэлхийд даяар 250 мянган гаруй дэлгүүр татвар буцаан олгох зарчим баримтлан ажиллаж байна. 2013 он тус оны 1-р сард зөвхөн Өмнөд Азийн банк, Хотын банк, Union Pay кредит картыг Хонконг болон их газарт виздан хэвлэн гаргах эрхийг авчээ. оны 5-р сард Union Pay International байгууллага нь MoneyGramтай хамтарч Хятадаас гадна 196 улсын 300 гаруй бүс нутагт яаралтай мөнгөн тусламж үзүүлэх үйлчилгээг явуулж эхэлжээ. Ингэснээр Union Pay картын хэрэглэгч нь дэлхийн хаанаас ч хаашаа ч хэдхэн хормын дотор мөнгөн говьуулах их боломжтой болсон гэсэн үг. 2015 оны эхний байдлаар дэлхийн 30 гаруй улсад 100 гаруй байгууллага банк Union Pay картыг хэрэглэгчтэй санал болгож хүрээг нь тэлсээр байна. Үүний нотлон дэлхийн 150 гаруй орнд картыг төлбөр түлэн авдаг юм. 2015 оны эхний хагасын байдлаар 26 сая худалдаа үйлчилгээний байгууллага 1 сая 930 мянган ATM, 22 сая худалдаа үйлчилгээний газар Union Pay картыг хүлээн авч үйлчилж байна. Union Pay карт ашиглан хийгдсэн гүйлгээ 2014 оны эхний хагаст 5.2 их 80 Америк долларт хүрчээ. Union Pay International байгууллага картын гүйлгээний эрсдлийг бууруулах зорилгоор гишүүн байгууллагуудтайгаа байнга хамтран ажиллаж, тэднийг Louis-Vuitton гүйлгээнээс үргэлжлэн сэргийлэх үүднээс энэ төрлийн мэдээлэлээр тогтмол хангадаг. Мөн Union Pay International байгууллага нь EMV технологиг нэвтрүүлснээр карт эзэмшигчийн мэдээллийг хуулбарлан авч ашиглах явдлыг зогсоосон. Тус карт бүх төрлийн гүйлгээндээ 6 оронтой нууц дугаар ашигладаг бөгөөд карт эзэмшигч картын алдах гээх тохиолдолд өөр этгээд картыг ашиглах боломжгүй нь Union Pay картын Louis-Vuitton гүйлгээний дүн бага байхад нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг болдог. Ингэснээр Union Pay эрсдлийг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулж чадсан өндөр түвшний хяналттай олон улсын карт болж чаджээ. Жишээлбэл манай Монголд ашиглаж байгаа картууд бол пин код нь 4 оронтой байдаг. Пин код гэдэг маань нууц код. Гэтэл Union Pay-ийн бол 6 оронтой байдаг. 6 оронтой код хийх 4 оронтой кодыг тэрний нууцыг дайлах гэдэг бол асар их зөрүүтэй. Арилжааны банкуд Louis-Vuitton гүйлгээний сэргийлэх програм хангамжийг ашиглаж байдаг. Банкуд ихэвчлэн тухайн карт эзэмшигчийн хэрэглээ, гүйлгээний дүнгийн дундаж гүйлгээний давтамж, буруу оруулж байгаа пин кодны хязгаар, гүйлгээний лимит, тодорхой хугацааны дотор газар зүйн байршлаас хамаарсан гүйлгээ гэх мэт маш олон зүйлийг харгалзан бодит цаг эсвэл хэдхэн минут секундын зөрүүтэйгээр карт эзэмшигчийн гүйлгээг хянаж яаралтай арга хэмжээ авдаг. Мөн карт гаргагч банк нь эрсдлээс хамгаалах системийг ашиглан с 'жиг бүхий гүйлгээ илэрвэл карт эзэмшигчтэй холбогдож уг гүйлгээг харилцагч өөрөн хийсэн эсхийг баталгаажуулж ажилдаг нь харилцагчаа дахин цаашид гарах эрсдлээс үрдэгчлэн сэргийлж хамгаалж байдаг томоохон хамгаалалт болдог билээ. Картаар юуны төлбөр тооцооныг хийж ин гэдэг чинь эрсдлээс хамгаалж байна. Ханшийн эрсдлээс хамгаалж байна. Тэгээд бас энэ карт маань нэг онцлог нь бас харьцангуй нууцлал хамгаалт сайтай энэ карт. Union Pay International өөрийн брендийн олон улс дахь дүр төрх нөлөөллийг үргэлж нэмэгдүүлэхийн төлөө зүтгэдэг. Америк нэгдсэн улсын Нью-Йорк дахь Times Square-т Union Pay брендийн видеонуудыг нэвтрүүлэх, дэлхийн гол чухал олон улсын нисэх буудлуудад зар сурталчилгаан байршуулах зэрэг нь энэ брендийн олон улс дахь дүр төрхийг бүрдүүлж мэдээллийн түгээж байдаг. Өдгөө Union Pay International-ийн
далайн чандад брэндээ нутгшуулах зорилго нь хэдийн нэм биелэж UnionPay дэлхийн техник карт эзэмшигчдэд төлбөрийн шинэ хэлбэрийг сонгох боломжийг олгодог гэх агуулгатай UnionPay Your Way үрээ бүхий нэгдсэн урамшууллын тогтолцоо хэн бүхэнд хүрч чадсан юм. UnionPay International нь дэлхийд даяар гишүүн байгууллагуудын хамт тусламж оролцоотойгоор карт эзэмшигчдийн зориулсан онцгой таатай нөхцлүүдийг байнга санал болгодог. Хил дамнан жуулчилж, өндөр зэрэглэлийн үйлчилгээнүүд худалдан авч байгаа дотоод болон гадаад карт эзэмшигч үлэгт онцгой давуу эрх хэдлэх боломж олгодог. Энэ эрх нь худалдан авалт, төр байрлах газар, хоол хүнс болон бусад олон үйлчилгээг хамарсан өргөн хүрээтэй бөгөөд бүгд өндөр чанартай, үргэлж нэмэн сайжирч шинжилэгдэж байдаг. Зах зээлийн цаг үргэлж тэлж байхын тулд дэлхийн топ 60 нисэх буудлын татваргүй барааны дэлгүүрүүд, топ 40 арилжааны дүүрэг, топ 30 худалдаа эрхлэгчид, топ 20 жуулчны саадах газар явуулдаг удаа дараагийн онцгой үйл ажиллагаа нь UnionPay-гийн үйлчлүүлэгчдийг гайхшруулсаар байдаг билээ. Дэлхийг бүрхэх бэлэн бус үйлгээний 3 өнгийн хэлхээс хөгжлийн түүчээг үргэлжлүүлсээр байна.